Хаан банк болон тогтвортой ноос ноолуурын эвсэл хамтран бүтээв. Энэхүү хичээлээр бид нэр хувийн болон бизнесийн мөнгийг салгаж удирдахын чухлыг ойлгуулах гэж хичээх ба санхүүгийн хяналтаа сайжруулах арга замуудыг хэлцэх болно. Та ер нь өмнө мөнгөний удирдлагын талаар бодож байсан уу? Та өдөр хөдөлмөрлөж бизнес амьдралынхаа төлөө зүтгэж байгаач сарын эцэст мөнгө чинь үлдэхгүй хаашаа нөгөө олсон орлого маань гараа явчихваа гэж гайхаа сууж иж магадгүй. Гэхдээ энэ нь таны тэр зарцуулж байгаа хөдөлмөрт биш, таны мөнгөтэй харьцаж байгаа аргачлалд байж магадгүй юм. Хэрвээ та хувийн ба бизнесийн орлого зарлаа нэг данснаас гаргаж хэрэгжилж байгаа бол энэ хичээлийг үзээрэй. Та магадгүй ингэж бодож болох юм л да. Гэхдээ эн чинь миний хувийн бизнес учраас би яагаад хувийн болон бизнесийн орлогоо нэг данснаас хөтлөж болохгүй гэж. Гэхдээ та ийм арга замыг хэрэглэснээрээ юу болж хоцордгоо ихлээр нэгдүгээр орлого зардлын гарал үүсэл чинь тодорхойгүй болно гэсэн. Өөрөөр хэлбэл аль нь таны хувийн орлогын, аль нь бизнесийн орлогын, алийг нь та хувьдаа зарцуулсан, алийг нь бизнес рүүгээ зарцуулсан юм бэ гэдгээ мэдэж чадахгүй болно гэсэн. Хоёрдугаарт хувийн болон бизнесийн орлого холилдсноороо ямар сул тал үүсдэг вэ гэхээр та яг үнэхээр бизнесээ ашигтай ажиллаж байгаагаа мэдэхгүй байх тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл та бизнесээ ашиггүй, мөнгө үлдэхгүй байгаа юм чи ашиггүй ээж магадгүй гэсэн ерөнхий л таамаг байгаа болохоос биш. Та магадгүй нөгөө бизнесийн ашигыг тэр чигт нь хувийнхаа зардал руу зарцуулаад байж магадгүй гэсэн. За бас дээрэс нь хувийн болон бизнесийн орлого хоорондоо холилдохоор юу болдгоо гэхээр санхүүгийн зорилго тавихад хэцүү болдог. Аль орлого нь бизнесээс ороод байгаа, аль нь миний хувиас ороод байгаа, аль зардал нь хувийнхан, аль зардал нь бизнесийнхэн гэдгээ мэдчих чадахгүй болно гэсэн. За энэс үүдээд юу болдгоо гэхээр аль зардлаа та таньж хэмнэх вэ гэдэг зүйл тохиолдно гэсэн. Заримдаа таны хувийн зардал чинь илүү өндөр байж магадгүй, заримдаа эсвэл бизнесийн зардлууд чинь үр ашиггүй байж магадгүй. Тэгэхээр яг аль зардал нь юм бэ гэдгийг таниад ойлгочих юм бол түүнийгээ хэмнэх боломжтой болно гэсэн. Тэгэхээр бид нар энэ хичээлээр юу хүрэхийг зорж байгаа юм бэ гэхээр та хувийн болон бизнесийн мөнгийг тус тутмын хөтөлж байгаа ч хоёрдугаарт ингэж хөтөлснөөрөө таны амьдралд ямар өөрчлөлт бий болж болох талаар хэдүүлээ авч хэлцгээе. Яагаад ер нь хувийн болон бизнесийн мөнгийг тусад нь салгах ёстой гэж. Тусад нь салгахын ач холбогдлын хамгийн ихний ач холбогдол нь болохоор харах өнцөгтэй тодорхой болдог. Өөрөөр хэлбэл таны хувийн болон бизнесийн орлого зардал нэг байх нь санхүүгийнхаа бодит дүр зургийг харах боломжийг үгүй хийдэг гэсэн үг. Хоёрдугаар, хувийн хэрэглээний өндөр зардал чинь бизнесийн ашигт ажиллагаанд нөлөөлөд байгаа эсхийг та мэдэж чадахгүй гэсэн үг. Та магадгүй бизнесээ ашиггүй ажиллаад байна гэж бодож иж магадгүй. Гэтэл та түүнээс гарч ирж байгаа ашигыг хувийн хэрэглээнийх өндөр зардал зарцуулаад байж магадгүй. Гуравдугаар, орлого зардлаа ерөнхийдөө ялгаад бүртгэж чадах юм бол оновчтой санхүүгийн шийдвэр гаргаж болно гэсэн үг. За тэгэхээр салахын гол хамгийн ихний ач холбогдол бол харах өнцөгтэй нь тодорхой болно гэсэн үг. За хоёр дахь ач холбогдол нь болохоор хувийн болоод бизнесийн мөнгийг салгаснараа та санхүүгийн төлөвлөлтийнхээ суурийг тавих боломжтой болно гэсэн үг. Жишээ нь би гэр бүлийнхээ зардал, жишээ нь хоол хүнс, эмчилгээ, боловсролч гэдэг юм. Эсвэл бизнесийн зардал, техник тоног төхөөрөмж худалдаж авах, ажилтны цайлан татварч гэдэг юм. Энэ зардлуудыг заагалж өгснөөрөө аль хэсэгт ямар хэмжээний хөрөнгө оруулалт их усүр шаардлагатай байгааг олж мэдээд тийшээ шийдвэр зөв гаргах боломжтой болно гэсэн үг байна. За бас дээрэс нь та хувийн болон бизнесийн орлогыг салгаснараа санхүүгийнхээ зорилгыг бодиттой тооцоололтоор суурлаад хийх боломжтой болно гэсэн үг. Жишээ нь та мал аж ахуйн бизнес эрхэлдэг байх юм бол малын тижээлд би хэдэн төгрөг зарцуулахын магадгүй хашаа хороогоо өргөдөх нь их юм бол тэнд хэдэн төгрөг зарцуулахын гэдэг энэ тооцоолыг зөв хийх боломжтой болно гэсэн. Яагаад гэвэл та бизнесээс хэдэн төгрөг олж байгаа түүнээсээ буцаагаад ямар хөрөнгө оруулалт хийх боломжтойгоо боддоор мэдэх боломжийг хувийнхаа мөнгийг болоод бизнесийнхээ мөнгийг салгаснараа бий болгоно гэсэн үг. За бас дээрэс нь хувийн болоод бизнесийнхээ мөнгийг салгаснараа таны хариуцлага, сахилга бат үүснэ. Хариуцлага, сахилга бат гэдэг зүйл үүсчихээр юу болдгоо гэхээр таны өөрөө өөртөө итгэл нэмэгдэнэ гэсэн үг. За жишээ нь бид нэр бизнесээс өөрөө өөртөө тогтмол цалин өгөөд тухайн тогтмол цалингаараа хувийн хэрэглээнийхээ зардлыг зарцуулснараа бизнесийн мөнгө зөвхөн бизнестэй зарцуулагдана гэсэн үг. Хоёр, хувийн мөнгө бизнесийн мөнгөөс салгачих юм бол ер нь санхүүгийн хямрал үүсэх эрсдэл харьцангуй багасаад эхэлдэг гэсэн үг. За гуравт,
гэр бүл бизнесийн санхүү холилдохгүй харьцангуй тэнцвэртэй байдал бий болоод ирнэ гэсэн үг. Дөрөвт ер нь мөнгөний ухаалаг хэрэглээ бий болсноороо таныг нөгөө санхүүгийн дарамт, сэтгэл зүйн дарамтнаас чөлөөлөөд харьцангуй ирээдүйдээ итгэлтэй болох боломжтой болно гэсэн. Тэгэхээр ердөөсөө бизнесийнхэн болоод хувийн мөнгөө зайлшгүй салгах шаардлагатай байна гэдгийг та энэ 3 зүйлээс олж харсан байгаа. Өөрөөр хэлбэл та хувийн мөнгө, бизнесийн мөнгөө салгаснараа харах өнцөг чинь тодорхой болно, санхүүгийн төлөлтийн суурьтай болно, хариуцлага сахилга бат чинь нэмэгдэнэ гэсэн үг. За тэгэхээр ямар ч байсан гэсэн хувийн болоод бизнесийнхээ мөнгийг салгах хэрэгтэй байна гэдгийг та ойлгосон байгаа. За гэхдээ яаж салгах вэ гэдэг асуудал гараад ирдэг. За салгах арга замыг хэдүүлээ авч үзье. За салгахдаа нэгдүгээрт 2 тусдаа данс нэ. Өөрөөр хэлбэл хувийнхаа мөнгийг зарцуулдаг данс чинь тусдаа бизнесийн орлогыг хүлээж авдаг данс чинь бас тусдаа байх ёстой гэсэн. Нэг дансаараа зөвхөн гэр бүлийнхээ орлого зардлыг хүлээж авдаг, зардлаа зарцуулдаг, нөгөө дансаараа магадгүй бизнесийн орлого зардлыг зарцуулдаг байх ёстой. Данс тусгаарласнаар ямар давуу тал үүсдэг вэ гэхлээр мөнгөний урсгал чинь харьцангуй зэгцтэй хянж болгож болно гэсэн. За хэрвээ та тусдаа данс нээх боломжгүй байгаа тохиолдолд ядаж 2 тусдаа хитвч хэрэглэгч гэдэг юм уу иймэрхүү арга замууд байж болно гэсэн үг. Магадгүй таны орлого чинь дандаа бэлэн мөнгөөр орж ирдэг байж магадгүй шүү дээ, тийм ээ. За хоёрт салгахад ашиглах аргачлал нь болохоор орлого зардлуудаа заавал ангилж бичдэг баг. 2 дансныг үлийг тус бүртэн тогтмол бүртгэл хөтлөх замаар хянж агаарай. За жишээ нь хувийн орлогоо та за энэ бол цалин, энэ бол тэтгэмж гэдэг ингээ биччих. Бизнесийн орлогоо болохоор за би ноолуур зараад энэ мөнгийг олсон юм. За нэхий зараад энэ мөнгийг олсон юм. Махаа борлуулад энэ мөнгийг олсон ингээд орлогуудаа заавал бичиж явах хэрэгтэй гэсэн. За хувийн зардал дээр болохоор за бид нэр энийг гэр бүлийн хүнсэн зарцуулж гин. За цахилгаан бараа авахд зарцуулж гин. Цахилгааны төлбөрөө төлөхөд зарцуулж гин. Энэ нь бол яг утасны төлбөр байгаа ингээд бичиж явах хэрэгтэй. Бизнесийн зардал дээр болохоор жишээ нь тоног төхөөрөмж худалдаж авах зардал, малын тэжээл худалдаж авах зардал, ийм худалдаж авах зардал гэдэг юм ингэж ангилж авах хэрэгтэй гэсэн. За ер нь бүртгэлээ хөтлөхдөө та Excel ашиглаж болно, тэмдэглэлийн дэвтэр ашиглаж болно, аль эсвэл гар утасны тусдаа аппликейшн ашиглаж болно. Хамгийн гол нь орлого зардлаа заавал ангилж бичиж явах хэрэгтэй. За гуравт салгахтаа та нэг зүйлийг битгий мартаарай. Өөртөө цалин өгч явах хэрэгтэй. Та өөрийнхөө бизнесээс сар бүр тодорхой хэмжээний цалин өөртөө шилжүүлж агаарай. Яагаад шилжүүлэх ёстой юм гэхлээр ийм цалин чинь таны хувийн амьдралд зарцуулагдана гэсэн. Хувийн амьдралдаа зарцуулагдах зарлаа ингэж салгаж өгснөөрөө бизнесээс хамааралгүйгээр за би яг энэ мөнгийг одоо бизнесээсээ цалин байдлаар авч байгаамаа. Энийг нь би өөрийнхөө хувийнхаа зардал зарцуулна гэдэг ийм сэтгэхүй бий болно гэсэн. За бизнесийн орлого нь нөгөө талдаа нөгөө үлдэж байгаа ашиг чинь нөгөө бизнесээ дэмжиж хөрөнгө оруулалт болж бизнесийг чинь хөгжүүлэх боломжийг сайжруулна гэсэн үг. За хэдүүлээ жишээ аваад үзье л да тийм малчтаар жишээ аваад үзье. Малчид хавар ноодураар мөнгө олдог, намар маха борлуулад мөнгө олдог. За нөгөө өвөл хаврын тэжээл авах гэдэг юм уу, малын юм авах. За тэгэл гэр бүлийн хэрэгцээнийхэн зардал гэдэг бүгдэрингийн нэг данснаас гаргаад байдаг. Тэгээ яг л энэ данснаас нэг л данснаас ингээд гараад ахаар би яг мал аж ахуйн бизнес эрхлээд ямар хэмжээний орлого олоод байгаа, дээрэс нь ямар хэмжээний зардал зарцуулаад байгаа гэдгийг мэдэх боломжгүй болно гэсэн. Тиймээс та яаж иж байгаад хувийн болоод бизнесийнхээ орлогыг хооронд нь салгаад явж явах хэрэгтэй шүү. За бизнесийн мөнгө хувийн мөнгө хоорондоо холдохгүй байх юм бол илүү хялбар үр ашигтайгаар мөнгө удирдах чадна гэсэн үг. Энэ жижигхэн алхам юм шиг хэрнээ том үр дүнг дагуулдаг. Нэгдүгээр санхүүгийн хянах боломжтой болно. Хоёр ирээдүйн зорилгоо төлөвлөх төр санхүүгийн чинь суур төлөх боломжийг олгодог гэсэн үг. Гуравдугаарт ажил амьдралын чинь тэнцвэр бий болдог. Мөнгөө удирдах чадна гэдэг бол ер нь амьдралаа удирдах чадна гэсэн. Тиймээс та бизнесийн болоод хувийн орлогоо заавал салгаж хөтлөж байгаарай.